Яах гэдэг юм уу? Дахиад хэлэх юм уу? Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Сонор Микротиа төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах жинхэнэ жаргал оролцлоо. Түүний хувьд Микротиа оноштой хүүхдүүд сонсож чадахгүй бэрхшээлийнхаа хажуугаар чихний дэлбэн хөгжилгүй улмаас нийгэмд гадаад үзмжээрээ гадуурхагдаж сэтгэл хямралд ордог тухай ярьсан юм а. Мөн тэрээр залуу ээжийн хувьд энэ төрлийн оноштой хүүгээ нийгэмд гадуурхуулахгүй тулд хагалгааныхан зардлыг олох гэж арга ядахтаа элэг бөөрийн донор болох тухайч бодож байсан тухайгаа ярьлаа. Герингейт International компани чанар үнцэн түгээн. Намайг мянган зам охтой их жаргал гэдэг би Сонор Микротиа холбоо төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан. За миний өвгд орцсон ба охтой цогточр гэдэг энэ жил 8 настай төрөлхийн 2 чихний сувг битүү сонсголын бэрхшээлтэй төрсөн. Сувгаас гадна одоо гадна чихний дэлбэн хөгжөөгүй сонсохгүй байх бэрхшээлээс гадна одоо энэ харагдах байдлаас болоод нийгэмд одоо санаатай болон одоо санаандгүй байдлаар ялгуурлан гадуурхалтанд би өртөөд ингэж боддгийг. Таарад өнгөрж байгаа хүн болго ингээд цоошртэй тоноос нь дагаа яваадах тэр мэдрэмж бол баг өдрө болгонтой тулгардаг. Тэр ер нь жоохон хүүхдээ маань хувьд жоохон сэтгэл зүйн одоо хямралыг бас үүсгэх гэдэг нэг асуудлуудын нэг юм байна. Чихийг нь өөрөөс нь ингээд шууд асуудаг. Сэтгэл гутрал нь өмдөндөө ших, альсгал хумсаа мэрэг ч юм уу тий. Уур бухимдал нэг жоохон бачуурал зэрэг юм бол манай хүүхдүүдэд бол ажиглагдаад байдаг. Би ээж хүн штэ. Би одоо ингээд хүүгээ төрүүлэхдээ ингээд 10 сар тээцэн хүүгээ ингээд гарч ирэхээ хүлээгээд сэтгэл санаа айгүй өндөр эмнэлэг рүүгээ бүүн баяр явсан. Яг хүүгээ төрсөн мөчөөс эхлээл надад тэр хандлага хэцүү бүхнийг яг тэр үеэс би мэдэрч эхэлсэн болов уу гэж боддог. Нийгмийн тэр хатуу бүхнийг миний сэтгэл зүйн байдал маш хүндээсэн. Хүүгээ 1 сар гарантай болтол баг ухаангүй шахав байсан дөө. Бид нар хугацаа алдсан бол бид нар өнөөдөр хүүхдийн хил яриаг авч үлдэх боломжгүй байх байсан. 20 сая төгрөгийн аппарат яаралтай авч зүг гэдгийгсэн байхгүй. Дөнгөжл их сургууль муугалаад өгсөөл ажил амьдралынхаа гарааг эхлүүлжсэн залуу гэр бүл болсон бидний хувьд бол 20 сая төгрөг бол зүгээр өстө алхаар цохилчж байгаа юм шиг л амар хүн сонсогдчихсэн. Яаралтай авах юм чи одоо ингэ хандив цоглуулад үзье гэдгийгсэн. Яг тэр үед бол би зүгээр барын ам руу үнэхээр гараа ихэс буцахгүй болсон байсан байхгүй юу. Шилэн хайрцаг хийгээд ганцаархнаа гандан дээр зогссон. Тэгээд гисэн чи хүү ингээл ирээл мөнгө хийсэн чи баярлаа гэж хэлэх гэсэн чи энэ дээр том юм зангирал явцсан. Тэгээ хэлж чадахгүй баярлаа гэж хэлж чадахгүй дөрөөр ингээл нулимс ингээд бөмбөрөөл цогсоод байсан. Айгу тэр үед бол тэгээд тэрнээсээ тэр хүмүүсийн тэр амар сайхан сэтгэлээс би айгу хурам авсан. Маш олон хүнээс сайхан сэтгэлийн тус тэмийг би авч ирсэн учраас бас сайн үйлсийн одоо ажлыг маш их хийхийг хичээдэг. Анх нөгөө хүүхдийнхаа сонсголын аппаратны 20 сая төгрөгийг сонсоод нэг мууж чунж босч ирээл те. Тэгээд тэрэндээ жоохон дасаа байжсэн чи нөгөө хамгийн төгс хагалгаа хийж байгаа газрыг ингээд сонирхоод судлаад ирсэн 500 сая төгрөг бол дахиад нэг унж босч ирээл те. Нөгөө үнээ сонсоод тэг би хинт ч хэлэхгүйгээр чимээгүйхэн шиг ингээд виз мизээ хөөцөлтөөд нөгөө нэг хин нэгэн хүнд илгөө өгөөд буян болоод дээрэс нас нэг хүүхдийнхаа нэг талын чихнийх нь мөнгийг босгочих юмсан гэд бас бодож үзсэн. Тэгэн гутлаа бөөр бас сонирхоод яхаа бүр аргаал барж ин л та би. Тэгтээ одоо тэр бодлол байхгүй болсон. Би хүүхдээ харахад болно. Ерөөсө зогсохгүй юм байна тий. Бүхэл ээж ер нь ийм бэрхшээлийг туулж байгаа бүхэл ээж яг над шиг байгаа. Бид нар хүчтэй байхаас өөр аргагүй байдаг байхгүй юу? Ажлаа тараад орой хүргэлтэнд явж гин, бараа хүргэлтэнд явж гин, мөнгө олж болох юм юу вэ? Тэр болгоныг сөхөжилж хийж байгаа. Миний өвч 2014 онд төрсөн. Тэгээ 2016 онд бид нар анх төрийн бус байгууллага нээжлээ. Жилдээ нэг 2 удаа өдөрлөг зохион байгуулдаг. За энэ нь болохоор яг энэ Микротиа онштой. Энэ Микротиа гэдэг нь одоо олон улсын хэллэг нь болохоор бичилч гэсэн үг байхгүй. Тэгээ яг энэ олон улсын энэ Микротиа хүмүүсийн энэ өдөр байдаг байхгүй. 11 сарын 9-нд. Тэгээ бид нар энэ өдрийг тэмдэглэдэг. Хүүхдүүдэд баярлуулна, нэг нэгэндээ нуулзуулна тий. Би ганцаараа биш юм байна тий. Надтай адилхан зөндөө олон хүүхэд байдаг юм байна. Тэр дээрээс тэр өдөрлөг дээрээс бас эцэг эхчүүд амар урам авдаг. Бид нар айлаас заавал нэг хүн ажил хийх боломжгүй. Энэ хүүхдүүд чинь ингээд автобусын суулгаа явуулчих болохгүй сургуультай. Айлсгүй тэр хүүхэд тэр хичээл дээрээ ингээд сонсголын аппаратаараа сонсоод аюу маш их ядраад ирнэ тий.
Тэгээ ирэхэд хичээл номыг нь яаж заах уу? Одоо аппаратыг нь ямар үед авч тавиад хүүхдэд амраах уу гэд. Миний хүүхдийн хувьд бол сууг нэм сонсох боломжтой. Би хүүхдэд тэр олон хагалгааг яаж давж гарандаа л гэж бодхоос хаяа нэг хүүхдээ өрөвддөг. Яагаад заавал тэр хагалгааг хэлэх гээд байгаа тий? Сонсголын аппаратаар сонсоод болж штэ тий. Одоо нийгмийн энэ нөгөө хүмүүсийн ингээд энэ хандлага байна штэ. Зөвхөн энийг өөрчлөхийн төлөө миний өнөөдөр дэлбэт болох шаардлагатай байгаа. Энэ зүгээр байдгал зүйл тий. Хорвоо дээр одоо ингээд бүхэл төрлийн хүн амьдрах хэрэгтэй тий. Бид нар заавал нэг өнгийн өстэй амьдрах албагүй штэ тий. Бид нар өөр өнгийн хүссэн өнгөөрөө бодуулаад хүссэн өнгийн өстэй хүссэн юмаа өмсөө ингээ явж хат хүний бие физиологи бас яагаад өөр байж болохгүй гэж. Нийгмийн хандлага арай өөр байсан бол би хүүхдэд магадгүй дэлбэг нь хэлэхгүй байхсан баг. Хүүхээр маш их бахархаж байгаа зүйл нь би одоо хүүхдэд нэг хичээлхийн энтер гэж шахдаггүй. Өөрийнх нь сонирхол бол барилдах. Би хүүхдээ улсын аваргын тэмцээнд орно гэж яхад нь юу вэ багшаа гэж гайхаж хүлээж авч ирсэн. Би хүүгээ тэндээс ингээ мөнгөн медаль авахт нь тэнд зүгээр дивжээгээр нэг юм болсон. Өөрөө бол баярлалаа. За 29 дугаар сургуулийн үед бол би хүүгээ 29 дугаар сургуульд өгөөг байхгүй юу? Яагаад гэвэл би бидний 29 хүүхдээ өгж байгаа эцэг эхчүүдийн хувьд бол маш эмзэг байгаа. Бидний их хэл бол одоо ингээд бидний хэлээрээ ярьж гин бичиж гин те. Тэгээ юу ч сонсохгүй байгаа сонсголын бишрэлт хүүхдүүдийн хувьд бол их хэл нь тохионы хэлээждэг. Яагаад тэр хүүхдүүд өнөөдөр тохионы хэлээ мэдэхгүй байж хат чинь шууд ингээд бичгийн хэлийг орж ийнэ. Бичгийн хэлийг заахын тулд тохионы хэлээ эхлээд тэр эзэмших хэрэгтэй тий. Гэтэл 29 дугаар сургуульд 7 хоногт нэг удаа тохионы хичээлийг нэг цагаар хордог. Тэгэхээр 29 дугаар сургуулийн хувьд бол би маш эмзэг хүлээж авч байгаа. Тэр одоо тэрний төлөө би бас дуу хоолойгоо өргөнө. Намайг цогтойчор гэдэг гэрээ. Миний хүү хэдэн настай лээ? Миний хүү гоё тэр анаа руугаа харж аялч. Чадахгүй. Нэр хэмлээ. За энэ алцхан чи. Маяглагдаг дээр тавьчих. Яасаа айл хүн бэ чи одоо? Би лав юм биш шүү. таач хийсэн шүү дээ. Мөө. Би хүүхдийн сургуулийг сэтгэл зүйчтэй болгомоор байна. Тэ? Яг миний үгийн хувьд бол яхав нөгөө сонсох асуудлаа шийдсэн байгаа тий сонсох боломжтой. Гэхдээ 50 хүүхдийн дунд сонсголын аппаратаар сонсно гэдэг чинь хүүхдэд нөгөө тарих айгүйх ядардаг. Тийм учраас тохируулах хэрэгтэй. Тэр тохируулгыг одоо сургуульд одоо дэмжлэгийн баг гэдэг байх хэвээр тэр баг надтай хамтарч хийх хэвээр. Одоо би ер нь бол одоо баг бодлоо ярьсан нэр баг айгуусаа судалж байгаа. Тэгээ ер нь давхар одоо хүүхэд маань намайг давхар айгүй хөгжүүлж байгаа гэж харж байгаа шүү дээ. Ойлгох сонсох юу байхгүй тий. Тэгэхээр миний өвөд тэр багшийн зааж байгаа хичээлийг тусад нь ингээ ганцаард нь заагаад өгч байгаа. Туслах багш бас хэрэгтэй байна. Тэгэхээр энэ болгоныг одоо ингээд ээж нь ярьсаар л явна да. Герингейт International компани чанар үн цэн түгээн